Улаанбаатар хотод 2040 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл буюу 2040 оны ерөнхий төлөвлөгөө орж байгаа юм. 2040 гэдэг тийм. Тэр маань одоо ороод улсын хурд дөнгөж өргөн баригдсан. Сая 1-р сарын 8-ны өдөр өргөн барьсан. Одоо улсын хурлын ажлын хэсэг дөнгөж гараад ажиллаж байгаа. Засгийн газраас өргөн барьсан. Үндсэн санаа нь юу гэхээр 2040 он хүртэл Улаанбаатар хотыг ер нь бүхэлд нь зам тээврийн хувьд, нийтийн тээврийн хувьд, соёлын хувьд, тийм ээ, барилга байгууламжийн хувьд бүх талд нь 2040 он хүртэл төсвөлсөн ийм том бодлогын баримт бичиг болсон. За тэр дотор нэг 14 хот 5 тусганы асуудал явагдчих. Улаанбаатартыг ирээдүйд 90-40 он гэхэд бид нар 14 хот бие даасан хот төр хөгжүүлэх гэсэн юм санаачлаг гаргах гал явж байгаа. За тэр ажлын хэсэг нь одоо ажиллаж байгаа энэ хаврын чулуундаа багтаж батална гэж үзэж байгаа. За тэр батлагдах юм бол яг таны яриад байгаа бидний амьдралын дүн тодорхойлох. За ямар хэмжээтэй барилга хаана баригдах юм. За энэ хоосон газарт юу хийх тийм ингээд ерөнхийдөө нийт төлөвлөлт тодорхойлох байхгүй. Өнөөдөр Улаанбаатар хот чинь ерөнхий төлөвлөж 2020 он хүртэл дууссан байхгүй. Бид нар чинь одоо баг 5 жил эрт ийм төлөвлөгөөг амьдарч байгаа. Одоо бид нар энийг баталж авах юм бол нөгөө газрын асуудал шийдэг. Нөгөө сургууль цэцэрлэггүй отхон хороолол баригдахаа бол гэх мэтчлийн одоо жинхэнэ дүрмтэй амьдарч эхэлж байгаа. Өмнө нь одоо 2020 он хүртэл баталсан тэр ерөнхий төлөв яагаад хэрэгжээгүй гэхээр ерөөсөн мөрдөөгүй байл. Тухайн үед хуульд өгөөж мөрдөөгүй 26 мэрэгжилтэд өнгөрсөн бол энэ 2040-ыг батлах нэн шаардлагатай бид нар үзэж байгаа маа. За тэгээд маш манай иргэдээ аягүй сонирхож байгаа нөгөө дүүрэг маань хот болох юм аа, манай хороо маань яах юм бэ гэд засаглалын өвцгөө шин хэлбэрлөө бид нар явах. Хотынхон даргадаг иргэд өөрсдөө сонгодог болно. Одоо иргэдийн төлөвч гэдэг нь суужаа сонгодог штэ. Тэр зарчмааш тэс өөр одоо иргэд нь өөрөө хотынхон даргыг сонгодогын зарчмыг явах гэж байгаа. Гэх мэт сонгодог арчлалын олон элементүүд орж ирнэ.